Эмчлэгэд ноото юм болчихлоо. Манай биений зангийн мэдээ. 5 сүүлд одоо манай ээж хизээ хайртай гэдэг илүү. Манай аав амар уйлах. Би уйлах гэдгийг мэдээ бүр салфетик авчихсан байгаа. Сайн байна уу? Өнөөдрийнхөө бичлэгээр миний YouTube-ийн хамгийн том спонсор, миний хамгийн том дэмжигч, миний асаалттай танк аавгаа авчирсан байна. За тэгээд цаг цаваа гаргаж ирсэнд баярлалаа. Ер нь би аавтайгаа ингээд айгүй олон сэдвээр маш олон цагаар сууж ярилцдаг. Тийм үү? Гэтэ өнөөдөр зүгээр арай асууж байгаагүй асуултуудаа би бэлдсэн байна. Тэгээд дараагийн дугаараар магадгүй та асуулт бэлдээд тэрэнд чинь би хариулж болох юм гэж би бодсон. Өнөөдөр тоол дандаа манай аав хариулах шүү. За ойлголоо. Ахныхаа бичлэгэнд одоо орж байгаа стил яа. Өөсөө гоё байна. Дандаа нэгэн шиг яаж хийж байгаа. Ингээ хүүхдүүдтэйгээ ингээ дондоо юм хийхэд дамаа охиндоо тусалж байгаа гэж бодохоор надад их сайхан санагдаж байна. Хамгийн гол нь охиндоо дэмжлэг үзүүлж байгаа гэдэг нь надад их сайхан санагдаж байна. За, эхний асуулт. Би хэр сайн хүүхэд вэ? 1-ээс 10 хүртэл дүгнэ. Тэгээ хариултаа тайлбарлана уу гэж. Ер нь дунджаас дээгүүр хүүхэд. Би 8 гэж өгмөр байна. За, яагаад 10 биш юм? Яагаад 10 биш гэхээр зарим Монгол яс заншил дээр хэлсэн үгийг хүлээж авдаг. Одоо тийм бид ч Монгол биш Монгол яс заншилтаа миний хүү тэгжвэ ингэж яхад тэрийг хүлээж зөвшөөрдөг. Ийм маягаар ингээд гасах тохиолдол 8-аар орж байгаа. За. Ойлголоо. Яг 8 гэдэг чинь гайгүй л оноо байна. Гэтэ би бол ядаж 9 гэж хэлэх баг гэж бодсон. Хоёрдугаар асуулт. Ээж намайг олсон өдрийг санаж байна уу? Тэр өдөр юм уу тэр мөчийг нэг дурсаж ирээч. Ерөнхийдөө хамгийн сүүлд нэг 5 хүүхдээ орчлоо гэтэл нэгдүгээр ээж чих хайгаал эмчээс хайж байсан өрхийн эмч. Одоо танах ч ингээд 4 хүүхдтэй одоогийн 5 хүүхэд нь гарна гэхээр өдөр үед өрхийн эмчнэр олон хүүхдтэй хаад аягүй тийм ачаалтай дургсдаг байсан байхгүй. Ямар сони. Тий. Тэгээ ээж чи өрхийн эмчээс тийм үү? Хамаатай байлгүй дээ. Одоо тэр үеийн өрхийн эмчнэр чи аягүй дарамттай ш. Одоо ямар их хүүхд гаргацчтай бэ? Одоо болдгоо юм уу? Одоо болооч ч гэдэг аягүй хтэйдэг байсан байхгүй. Нөгөө хяналтанд авах хугацаанд болцсон. Тэгээд очиж чадахгүй байсаж байгаа. Тэгээд тэр үед би гинт уураад одоо миний хүүхд ямар эмч тийжээх юм би тийжээс ш. Яа би нүгтэй гаргая. Энэ эмчтэй одоо би очиод хэлье. Эхлээд би эмчт нь өрхийн эмчт очиод хэлцээ. Урд нь манай хүүхдээ үздэг байсан болохоор би мэддэг. За энэ ч одоо манай аваад авахгүй хэрэгтэй шүү. Бити янз бүрийн яриад сэтгэлийн зовоод гараад. Яа. За манай аав амар уйлах. Би уйлах гэдгийг мэдээ бүр салфетик авчихсан байна. За одоо амхан амсан гэдэг зүй. За намайг баг байхад ямар хүүхэд болно гэж төсөөлсөн бэ? Тэр төсөөлөс чинь хэр зөрж байна? Би охиноо баг байхад нь айгуу тийм чигэрэг амар дайчин тийм болгоё боддог гэсэн. Дээр үед бид нүрэнгүй гэж ярьдаг бас ихэнх улсууд их бүрэг ингээд өөрөө илэрхийлж чаддгүй тиймээс тийм чөлөөтэй байгаасаа гэж хүсдэг байсан. Тийм үү? Тэгээд за болоо. Тэгвэл ер нь бол тийм багыг гэж хүмүүжүүлсэн гэж ойлгож болох уу? Болгүй яг. Ямар сайндаа би миний хүүхдүүд гэртээ гар зөөж ойрол дууд бүжгэл гэртээ чөлөөтэй байлдаа гэдэг аяг хөтөгдөг байсан байхгүй. Тэгээд гэрт нэр аав ингээд бид нарыг ингээд амар чанга инээж ханаах те өөрийгөө илэрхийлэх бүжиглэх дуулах тэрийг ингээд амар дэмждэг байсан. Тэгэнгүүт гэртээ өөрийгөө илэрхийлэх боломжийг гаргаж өгдөг байсан болохоор гэрээсээ гадна ч гэсэн өөрийнхөө хүмүүс болж хүмүүжсэн болоо гэж боддог. Та ингээд 33 жил аав гэжлээ. Тэгээд туршлагаасаа хаваалцаач шинэ аавуудад юу гэж зөвлөмөр байна? Яаж сайн аав болох вэ? Ер нь бүх цаг заваар хүүхдтэй зориулчих гэж бодож байна. Би одоо ингээ 22 настай шүү дээ тий. Тэгвэл яг одоогийн мэдлэгтэй та 22 наснда буцаж болохоор бол юу өөрөөр хийх вэ? Хэл их сайн зүйл. Хэлийг бол өстой маш гүн гэж ихэнх чөлөө цагаа хэлний тал зориулсан да хэл сурах зориул. Ямар хэл сурах вэ? Англи хэл, орос хэл. За жоохон бээрээс хэл сурахгүй юу урдаас амар тод гэрэл тусаад аавын нүдийг өөдгөө тийм ээ. Тэг хүмүүс ингээл өхөөсөө өмнө заавал юм хийж үзэн гэсэн гэхдээ нэг тийм чагсаалттай байдیں۔ Та нэг юм хэлээч. Ачтайгээ хүмүүжүүлэх юм да. Би үйл болж байна. Манайхаас одоо ингээ ерөөсөө ачцээ байхгүй байгаа тий. Манай их чахнараас хүүхэд байхгүй байгаа. Тэгээ гин хамгийн бага нь ингээ төрүүлээд хүүхэд төрүүлчихвэл одоо зүгээр үү? Та яаж хэлж авах вэ? Одоо ч сюрприз одоо чамаараа болж байгаа юм чинь сайхан ш. Харин ч одоо би ингээ камерын урд би ингээ за хөл хүнд болж ингээ хэлвэл яах вэ? Одоо шоконд орно доо.
Гэтэ сайн баярлах уу эсвэл арай халтнах байсан даа гэж. Баярлгүй яа гэдэг. Одоо энэ нэг өдөр ч ухаар авах шаардлага байна. Миний хувьд бол хүүхдүүдэд өвч гэсэн одоо ингээд завтаа үедээ бүх юм босоо нэг үл амьдрал ингээд тасралтгүй ш. Тэрийг чинь зохицуулах нь чухал байхгүй. Гэтэ би ч гэсэн яг та мэдэхгүй гэж магадгүй зөв. Би болохоор ингээд угаасаа хайртай хүний олцсон юм чинь тэгээд одоо бол ер нь гэр бүл зохиоход өөрийгөө бэлэн гэж үзэж байгаа. Яг бэлэн харагдахгүй гэж магадгүй. Гэтэ яг сэтгэл зүйн хувьд би за ээж болох юм бол яг одоо би бэлэн байгаа шүү гэж өөртөө бодож байгаа. Ер нь зөв ихнээс ич. Ахтай би хөл биш. Энэ ч нэг ноото юм болчихлоо. Манай биений зангийн мэдээ ингэж нэг юм цаа хэлдэг байхгүй. Ихнээс дасгаж байгаа тийм. Ихнээс баг. Тавын сүлд одоо манай ээж хизээ хайртай гэдэг хэлв. Одоо хайртай гэж за ер нь ваа хэлэхэр үнэмшдэг байхгүй. Тэгтээ хэлэхэр үнэмшдэг гэхдээ та тавын сүлд хизээ хэлсэн. Тэр чинь анхлаа сууснаас эхлээл хайртай гэж хэлгээд хас сүлдээ тэр нь одоо хүн болгоны хайртай гэдэг хар тэр надад айгуу эсэргээр утгагүй гэж санагдаад. Нөгөө баавал хавсрангуй хэлдэг шиг амиргүй хайр гэдэг шиг харцаараад хайртай гэдэг. Харцаараа. Тэгэхээр таны харцыг ойлгоогүй юуны магад одоо манай ээж рүү залгаад хайртай гэдгээ сайхан хандаа хэлчихв. За болчихно за. Тэгээ спикер дээр тавиад ээжийг бас нөгөө реакшныг харцгаа. Цагтаа тохиолдох. Нараа би чамд хайртай шүү. За. Яагач вэ? Таны баяртай гэж хэлэхгүй. Уйлаад ихэлсэн. За түр завсалгаа. Намайг илэрхийлсэн дууг та хэлнэ. Таныг илэрхийлсэн дууг би хэлнэ. За. Та бодож илээ юу? Тэр бодож байгаа хооронд чинь би эхлээд таныг илэрхийлсэн дууг харуулъя. За. Уусаа ойлгомжтой. Лайсла Бонита манай аавын хамгийн дуртай дуу. Тэгээд энэ дуун дээр Сочид баахан бүжиглсэн бас тийм. Тэрийг миний Сочид хийсэн влогоос та нар үзээрэй. Энд хол бичиг нэг хэсэгт. За одоо намайг илэрхийлсэн дуу хэлээрэй. Номын тасдын бид. За яагаад? Энэ бид одоо нэг амьдралын одоо нэг ингээд залуунаас бүх юмыг буцаагаад нэг надад санагдуулсан. Ер нь тэгээд үг нь их гоё ш. Миний охины бага наснд миний сэтгэл энэ дуу миний охин хоёр яг ингээд нэг баяр баясгалан авчирч чаддгаараа холбоотой гэж боддог. One eternity later. Хоёул биний тухай 3 зүйл хэлэн заяа. За. Юу хэлэх вэ гэхээр хүндлэх шалтгаан ч гэх юм уу, миний ямар нэгэн авууштай зан чанарыг одоо хэлнэ гэсэн үг шүү. Тэгээд би ингэж жишээ болгоод төрүүлээд тань хэлчихье. За. Нэгт хэлсэн үгэндээ яс хүрдэг. Би хэлсэн үгэндээ хүрдэг хүмүүс бүр үнэхээр дургу. Тэгээд маань ингээд найзлаа хаяа ингэж байгаа. Хэлсэн үгэндээ хүрэхгүй мөрчөөл дандаа ингээд манай аав гэж жишг болгож ирдэг. Тэгээд ясл хэлсэн бол яач игээл биелүүлдэг. Тэр занууд нь маш таалагддаг. Яг хүн болгонд байх өстой зан чанар мөн. Гэтэ ялангуяа эрэгтэй хүнд байх өстой зан чанар гэж боддог. Хоёр дахь нь болохоор англи хэлээр нэг юм үг гэдэг байхгүй. If there is a will, there is a way. Хүсэл нь байвал яач игээл гарц зам нь байгаа гэсэн юм үг гэдэг байхгүй. Тэгэхээр ингээд манай аав ингээд болохгүй бүтэхгүй зүйл байсан ч гэсэн яач игээд бүтээдэг. Яг хүсэж байгаа болохоор яач хийгээл байхгүй арга замыг гаргаж ирж байгаа л бүтээчдэг. Аав та яаж бүтээч? Та энэ яаж болгосон ингэ асуунгууд. Аав нугасаа юм штэ. Гэтэл үстэй. Тэнгүүд ингэ багасаа яа ингэ тийм хүний доор өссөн болохоор би ч гэсэн одоо ингэ боломжгүй зүйл байдаг гэж миний толгойд байхгүй. Би хүсэж ивэл заавал минийх болно. Би хүсэж ивэл чадна. Хүсвэл арга зам байгаа гэдэг ийм ураатай болсон гэх юм уу? Миний амьдралын. Тэр бол хоёрдугаар аав штэ чанар. Гурав дахь нь болохоор үнэхээр эерэг. Би жоохон сөрөг талтай хүн. Тэгэнгүүт ингээд яг аав яаж эерэг байдаг, амьдралын хэцүү үед яаж тэрийг
эерэг байдлаараа даван туулж байгааг би харсан. Би нөгөө амар бас сэтгэл хөдлөлтэй ах үед ч гэсэн ингээл аль болох намайг ингээл дэмжих хичээдэг байсан. Тэгээд яг хүн хүчээр эерэг боломж хийж яах вэ? Гэтэ аль болох аавыгаа дураагаад эерэг талаас нь харах гэж хичээдэг. Тэгээ энэ 3 зан чанарыг нь маш их хүндэлдэг. Тэгээд бас өөрөө дөөрөөсөн гэж итгэх дуртай. За баярлалаа. Вау. За одоо та намайг 3 удаа магтана л гэсэн. За нэгдүгээрт нь яахааргүй манай охин хөдөлмөрч. Ёстой хөдөлмөрч. Яг нэг хийн гэсэн юмдаа бол ингээл одоо ямар үнцнээр амгаа тэрийг цаана гарах гэж хөдөлмөр цаанд нь би нэг дуртай. Хоёрдугаарт нь яг 5 тухтай байхыг одоо их эрмэлздэг. 5 тухыг ингээд өөртөө гарах гад одоо тэр 5 тух гарах гэж явдаг. Тэрийг би бас мэддэг. 3 дугаарт нь миний охин чинь бусдтай өөрийгөө жишүүлэх дургу. Бусдаа тэр хүний үг тийм бай, нэг хүний бусдаа жишүүлэх дургу өөрийн гэсэн нэг өнгөтэй байхыг бодож явдаг. Энүүдэнд би бас дуртай. Тэгэхээр бусдаа өөрийгөө харьцуулахгүйгээр өөрийнхөө байдаг нь авааштай зан чанар. Хөдөлмөрч тэр нь авааштай хоёр дахь нь яг юу гэсэн үг юм. Тэгээ өөртөө анхаардаг гэсэн үг юм байна шүү дээ. За окей, өөртөө анхаардаг. Баярлалаа. Бараг л ойлгох шахлаа. Маш их баярлалаа. Энэ амар гоё. За, таны утасны баахан зураг байгаа. Тийм үү? За. Тэндээс нэгхэн зургийг сонгоод хамгийн дуртай ингээд зургаа сонгоод артлах тэр дурсамжийн ярих гэсэн. Тийм. За. Зөндөө зураг байгаа шүү дээ. Тий, зөндөө зураг байгаа. Тэгвэл шууд энэ зураг дэлгэцэн дээр байна. Ямар хөө. Оросд очингуудлаа. Тэр уулнаас бууж ирэнгүүт лахгүйсэн зураг. Энэ их гоё үжилтэй байсан. Манай агуу пост авч чадахгүйсэн байхгүй. Ингэдэй гэсэн чи ингэчээд үгүй чи туулаан ч гэсэн юм тэгээд агууг шоолж ирсэн байхгүй би. Тийм ээ. Ингэсэн байхгүй. Бид нар нөгөө сочид нөгөө дөрүлээ амарч байгаа тэгээд нөгөө ингэж пис сайн гараад тавуулсан чи ээж ингэдсэн байхгүй. Ингэдсэн чи шоолоод үгүй чи наад гарчин туулаан ч шиг юм хийгээд байна штэ гэсэн чинь яг бүгдээр инээсэн чинь тэр зураг нь авч таарад тэгээд ийм зураг гарсан юм байна. Бас миний бас айгуу дуртай зураг. Яг гоё ааваасаа хойш ийм зүйл дээр анхаараарай. Энийг л баримтлаарай гэсэн нэгхэн зөвлөгөө, нэгхэн зарчим. Тэгэхээр миний 5 хүүхэд хоорондоо маш эвэйтэй байвал болоо. Та хамгийн чухал юм гэж нэрээ болж байна. Би өгөн таны энийг хэлье гэж бодсон байхгүй. Аавын өгсөн амар гоё зөвлөгөө гэдэг. Хүнтэй яаж ч хэрэлцэжсэн? Тийм. Эвлэрэх зай үлдээгээрээ гэсэн. Ийм сайхан зөвлөгөө өгсөн. Тэгээд би тэрийг одоо өдөр болгоо. Ямар ч эвлэрэх боломжгүй бодлоо би тиймэр гараад. Англи дээр нөө burn the bridges гэдэг үг гэдэг үгүй юу? Тэгээд өвчлөн орчуулвал бүрийг шатаан гэсэн ийм үг гэдэг үгүй юу? Тэгээ утга нь болохоор бүр ингэж эвлэрэх боломжгүй болтлоо хэрэлдээд салахыг тэгж хэлдэг. Тэгэхээр битгий тэгж агаарэ гэсэн. Яаж ч хэрэлцэн уучлалт гоох зай үлдээж агаарэ гэж хэлсэн. Тэрийг бол би яг 2 сарын өмнө сонссны дараа талгаараа ингэ янх гэж ороод тэрнээс хойш ингэ бараг өдөр болгон баримтлсан зарчим. Ер нь. Би бол аавда зөндөө хэлчихсэн. Гэтэ яг дахиад нэмээ хэлчихье. Би яг ингэ таныг одоо тэгээ ээжд ямар хэр сайн нөхөр гэдэг юм мэдгүй. Найзуудтай хэр сайн найз гэдэг чинь мэдгүй. Их чахнартай хэр сайн дүү гэдэг чинь би бас сайн мэдгүй. Тэгэхдээ миний ганцхан мэдж байгаа юм бол аав гэдэг тэр үүргийг маш сайн гүйцэтгсэн гэж тань дахиад нэг хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд маа найзууд ч магтдаг. Ер нь манай аавыг мэддэг. Бүхэл манай аавыг маш их магтдаг. Үнэхээр сайн аав байж чадсан. Баярлалаа. Ер нь одоо энэ бичлэг үзэж байгаа хүн болгон санал болгомоор байгаа зүйл гэх юм бол дараа нь за гоё ээж автаа нэг яриа суудаг байж ч юм уу ингэж харамсах яварна. Яг өнөөдөр энэ боломжийг ашиглаад гоё татан яриа өнөөлөрэй. Тэгээд амар биш угаасаа яг бид хоёр одоо нэг цагийн дотор хэдэн удаа ч үйлээ. Тэгэхээр амар биш магадгүй бүр бохгүй ч байх. Гэхдээ it's worth it. Дараа нь харамсаж ирснаас эртхэн гоё хайртай хүмүүстэйгээ сууж ярилцаарай. Хайртай хүмүүстэйгээ цаг гаргаарай гэж захимаар байна. Энэ бичлэгийн утга нь тийм шүү. Ойлгосон. За. Тэгээ цаг цаваа зориулж ирсэн. Аавда баярлалаа.